За юу яцхан guys. Би өмнөх бичлэгэн дээрээ Монгол Burger King байдаггүй гэж хэлээд маш том алдаа гаргасан байлээ. Монголд байдаггүй нэг ийм 3 төрөө хоолны газрууд дээр очиод би хоолнуудыг туршиж үзнэ. За тэгээ энэ удаа заяа би шинэ бичлэг дээрээ Монголд 100% байдаггүй ресторануудаар орж нэг одоор ревю хийхээр шийдсэн байгаа. За тэгээ эхнийхээ ресторантай хэдүүлээ танилцгаая. Миний эхний ирсэн ресторан хаана вэ гэхлээрээ iShops-ийн үлгийн нутаг, дээрээс нь MBA-ийн үлгийн нутаг. За бууныг чижил хэлэх нь хаашаа Walmart, Target байдаг Америкт ирсэн байгаа. Хамгийн эхний газар бол Popeyes ирсэн байна. За тэгээ хэдүүлээ олон юм ярихгүйгээр шууд ревюг уншиж эхэлцгээе. За хамгийн ихний ревюг KK гэдэг нэртэй хүн бичсэн байна. За тэгээд шууд орчуулаа явчих заяа. За би айгүй муу ревюнуудыг уншсан ч гэсэн энэ рестораныг туршиж үзэхээр шийдсэн гэж энэ заяа. Дөнгөж онгоож эхлээд 1 цаг болж байгаа байж надад өгсөн дахианых нь махан амар хүүтэн байсан гинэ. Мэс шиг хүүтэн байсан. Тэнд ажиллаж исэн нэг жоохон интгэх хүүхэд надад миний хариултыг буцааж өгөхдөө зооснуудыг унгаацсан гинэ. Тэгээ би зооснууд унгаачлаач тэгээд тэгсэн чинь надад эсрэгээр зүгээр гэж хэлсэн гинэ. Тэр нь яг юу гэсэн үг юм бэ гэдэг чинь. W гэдэг нэртэй хүн байна. Тэгсэн чинь за би chicken sandwich захиалсан гэдэг чинь зүгээр үнэхээр аимшигтай байсан гинэ. Тэгээд chicken sandwich дотроо байсан дахиан ихэнх нь ердөөсөө зүгээр талах байсан гинэ. Дотор нь ердөөсөө дахиа байгаагүй. Тэгээд бас амар тостой байсан гэдэг чинь. Талхан дээр нь ямар ч майнуз байгаагүй гэж байна. Тэгээд ер нь бол энэ газраас хол бай гинэ. Энэ газарт ерөнхийдөө энэ орчин тойронд байгаа хамгийн муухай дахиатай ресторан гэдэг хэлсэн байна. Тэгээд доор нь зургийг оруулсан байхгүй. Зургийн таад хартаа зүгээр нэг ганцхан пикэлтэй тэгээд дахиан зүгээр тэр жигтэй талах гээд гараад ирсэн байхгүй. За хэдүүлээ үргэлжлүүлээд ревюг уншъя заяа. Энэ ресторанд хизээж битээ хоол идэрээ. Хэрвээ заавалж гэдэг ёстой бол хоолоо сайн шалгаарай. Хэрвээ ажилчдын ээгээгээр орлох юм бол чиний хоолн дээр нойлмох болно. Чиний уух амьд ч гэсэн нойлмох болно. Миний захиалгыг буруу хийчихлээр нь би буруу байна гэж хэлтэл учиргүй их ажилчид нь ууралсан. Тэгээ би хараад хоолоо идэнгээ ундаага задлал. Дээр нь шүс өвчийвэл яах вэ? Нэг од. Энэ газар надад бүр өнөөдөр түүхий дахиа өгсөн гээл бодчих. Талуунаа үзүүлээд дахиагаа буцаагаад мөнгө авъя гэтэл ертөөсөө миний мөнгөө буцааж өгөөгүй боддоо. Нэг од. За хэдүүлээ яадаг ч гэсэн ревюнуудаа болол уншчихлаа. Ороо тестлэх зүйлүүдээ энд би одоо листлэе. Эдгээр зүйлсүүдийг хөдөлгөөд тестлээд тэгээ энэ ресторан үнэхээр гоё байна уу муухай байна уу гэдгийг харцгаая. За цуг орё. I can get fries. Okay. Anything else? No, that's it. It's for you to go. Yes, thank you. $10. Yes. Okay. No. It's nice one. Not bad. За эхний газараа ороод үзчихлээ. Надад бол сандвич нь бүр үнэхээр таалагдлаа. Дахиад махаа нь бол үнэхээр тасарсан. Энэчнээс дараа нь тусдаа ирж байгаад бүр зөвхөн шарсан дахианаас нь авъя гэж бодож байна. Popeyes бол үнэхээр best юм байна. Нэр таалагдлаа. Одоо хийдүүлээ дараагийн газар руу явцгаая.
Окей guys, би дараагийнхаа газараа ирлээ. Энэ бол Wendy's. Би Wendy's ердөөсөө хоол хийж үзэж байгаагүй. Тэгээ Wendy's-ийг ер нь яг ямар хоол гаргадаг үндэ мэдэхгүй байна. Гэхдээ ерөөдөө бол Wendy's Америкт бол нэлээд алдартай юм шиг байна. За тэгээ хэдүүлээ шууд ревюг уншиж эхэлцгээе. За хамгийн эхний ревю болвол Brandon гэдэг нэртэй ийм ревю өгсөн байна. Гадна талынхын менюн дээр нь AI assistant-тэй болсон байна. Хин нэгний ажлыг робот аваасаа гэж хүсэхгүй байгаа болохоор би эдний дахиж идэхгүй гинэ. AI эсрэг хүн байх шүү. За тэгээ дараагийнх нь болохоор Bryce гэдэг нэртэй хүн байна. За энэ хүн болохоор юу гэж хэлсэн байна вэ гэхээр би зөвхөн ревю бичих гэж шинэ аккаунт нээлээ гинэ. Яг ямар нэртэй ажилтныг нь мэдэхгүй ч гэсэн нэг өндөр энтхэг ажилтан байсан гинэ. Жижигхэн сахалтай. Миний өгсөн типэнд ердөөсөө дуртай байгаагүй дургуйслаа илэрхийлсэн гэдэг чинь. Тэгээд бид нарт сервис үзүүлэхээс татгалцсан гинэ. Drive thru-гийн цонхыг бүр хаасан гинэ. Энэ төрлийн behavior буюу одоо үйлдэл бол маш хүүхдийн тийм childish behavior буюу айгу тэнэг үйлдэл штэ гэж байна. Энэ үйлдэл нь бол тэнэг байсан. Би энэ газар руу дахиж ирэхгүй гэсэн утгатай юм бичсэн байна. За дараагийнх нь хүн болохоор Tony Dillian гэдэг нэртэй хүн бичсэн байна заяа. Behind the counter. За энэ Tony гэдэг нэртэй хүн ямар ревю бичсэн байна вэ гэхээр би мил энэ газраас захиалахад уух юмтайгаа тэгээ фрайстайгаа ирэх хэвээр бидтэй гэдэг тийм хэрүүлийг тийм нэг гот охинтой хэрүүл хийсэн гинэ. Тэгээ тэр охины хэлж байгаагаар бол намайг уух юм тэгээ тэр төмсөндөө илүү мөнгө төлөх ёстой гэдгийгсэн гинэ. Тэгээ би айгуу тийм disappointed болоо гэдэг чинь англиар өгөхөд disappointed гэдэг чинь. Тэгээ би менежертэй тааралдаад надад тэр ундаа тэгээ миний тэр төмсний мөнгийг буцаагаад өгнө гэх юм болов гэсэн чинь үгүй hell no гэсэн гинэ. Тэгээ Wendy's чи бол failсэн шүү гэдэг энэ хүн бичсэн байна. За тэгээ дараагийнхаа ревюгоос уншъя. Яа зүгээр нэг ганц хоол их гэж нэг цаг намайг хүлээлгэсэн гэ боддоо. Тэгээ бургер идэх гэсэн чинь миний бургерын дотор өтөө байсан за. Яа тэгээ би энэ асуудлуудаа шийдвэрлэх гээд очсон чинь над дээр цагтаа дуудчихвал яах вэ? Арай. Нэг од. За хэдүүлээ яадаг ч байсан одоо энэ газар руугаа ороод саяны ревюнууд яг үний юм уу худлаа юм уу гэдгийг тестлцгээе. Хэдүүлэн гэж тестлэх гол зүйл бол мэдээж энэ газар AI ашиглалт юм уу? Тэр гот охин байна уу? Мөн дээрээс тэр өндөр энтхэг ах байна уу гэдгийг шалгацгаая заяа. За оръё. Oh my god, bro. Oh, hell no, man. What the fuck, man? Can I have one Dave single and one fries? Okay, there's 11.9. Yes. Thank you very much. Яг сууж ирсэн шалтгаан. За Wendy's-ийг ядагч байсан туршаад үзлээ. Миний хувьд бол төмсний яг жоохон онцгүй байсан. Гэхдээ зарим нь бол хамгийн их таалагдсан. За хэдүүлээ дараагийн газар руу явцгаая. Дараагийн газар руу шилжилтээ хүрээд ирлээ. No. Excuse me. Motherfucking shit guy, go away please. За тэгээд саяны газар дээр бол өндөр тэгээд тийм энтэх хүн бол байсангүй, got girl or байсангүй. Зүгээр тийм захиалгынхаа тэр нөө менюг AI-гээ хэлсэн байхгүй. Тэр нь жоохон фаны байла. Би одоо дараагийнхаа газар дээр ирсэн байна. Энэ бол арт харагдж байгаас нь Chick-fil-A. Гадаа ревюг унших гэсэн амар олон хүмүүс хараад байна. Тэгээд санаа зовоод байна. Тэгээд дээрээс нь гадаа айгу хүүтэн байна. Тэгэхээр шууд машин дотор ревюг уншаад өгч заяа таад. За эхний хүн бол Brandy
Radloff гэдэг нэртэй юм байна заяа. Тэгээд бранд юу гэж хэлсэн байна вэ гэхээр би бол ийдсэн хоолндоо ертөсөө дуртай байгаагүй гэж байна. Яагаад вэ гэдгсэн чинь хоолн дотор нь хөөсөнцөр эсвэл нэг пластик юм гараад ирсэн гэнэ идэж яхад нь. За тэгээд дараагийнх нь болохоор манай бүх хамаатнууд энд хоол идээд хоолны хорлогонд орсон гэнэ. Тэгээ энэчнээс бити хоол идээрэй гэж. AJ гэдэг нэртэй хүн бас ревю өгсөн байна. Миний авсан chicken sandwich дотор нь маш урт үүс гарч ирсэн гэнэ. Бараг өглөөний 7 цаг 10 минутанд Chick-fil-ed очиж байгаа байхгүй юу? Тэг хоол нь өглөөрт очиж байгаа юм чинь халуун бас дээрээс нь сайхан гоё хоол авах юм болов гэсэн чинь эсэргээр шүү бүр. Hash brown нь гүйцэд болоогүй дээрээс нь заваа нэлцгай. Жижиг чикнүүд нь хуураа бас дээрээс нь хуучин амтагдж байсан. Бүр ганцыг ч идэж чадаагүй. Нэг од. Ёо бүр арай л гомдмоор байлаа. Нэг залуу бидний захиалгыг авсан. Бид нар төлбөрөө хийсэн. Тэгсэн бидэрт баримт өгөөгүй гэж боддоо. Drive-thru-д нь бараг 15 минут хүлээлээ. Хоол ирдэггүй. За тэгээ нэг хүн бид нар хүлээж явахд ирлээ. Тэгсээ бидрийг юу авсан баримтаа харуулгыг солиорул яах вэ? Тэгээ төлбөрийн картаараа төлсөн баримтаа үзүүлсэн чинь дахиад 5 минут бидрийг хүлээх гэж хэлсэн. Тэгээ дуудлагүй ашгүй бүх хоолоо авсан. Гэхдээ бидний захиалсан 2 зүйл байгаагүй. Дэндүү мохоо үйлсгээд юм аа. Энд дахиж хизээч ирэхгүй. Нэг од. За хэдүүлээ ревюг яадаг ч байсан уншчлаа. Одоо хэдүүлээ ороод бид хэдий шалах ёстой зүйл бол биднэрт ресипт өгж гинөө, баримт өгж гинөө. Яг л айгүй олон хүмүүс баримтаа авч чадаагүй энэ төргээд хэрүүл үүссэн байлээ. Тэгээ хэдүүлээ дээрээс нас эднийхээс chicken sandwich, hash brown авах юм байна. Тэгээ дээрээс нь хоолууд нь бидэрт food poisoning өгнө үү гэдгийг шалгах нь шүү заяа. Яг энэ ревюнууд үний юм уу худлаа юм уу гэдгийг туршиж үзцгээе. Hi. Yes. Thank you. My pleasure. Just tap whenever you're ready. Yep. Would you like a receipt? Yes, thank you. There you go. Yes, thank you. And how many? When your food comes, how many ketchup do you want? Just two. Yep, Two is totally. enough. Thank you. My Thank you. pleasure. Yes. There you go. Thank you. Thank you very much. Here's my. Hash browns нь дууссан гинэ. Hash browns нь байхгүй тэгээд оронд нь ийм waffle fries гэдэг юм байт юм. Wow. Ой биш үү? Надад аим perfect санагдсан. Өөрөө. Тийм үү? Үгүй юм. Ямар ч нэг төмсөн гоё. За хоёул гараа өргөцдөг үл. Гэ төмсөө байр. Good. За. За ингэж байгаа дамстай хараа. За. Одоо гоё нэ. За окей guys. Би яадаг чинь Chick-fil-ed ороод үзчихлээ. Chicken sandwich надад таалагдсан. Гэхдээ манай хоёрт бол таалагдсангүй. Одоо дараагийн газар руугаа яадаг ч байсан явцгаая. За дараагийн газар бол энэ хавьд хамгийн их үзий ядагдсан газар байгаа. Энэ бол Taco Bell. Taco Bell руу идэлээ очоод яагаад үзий ядагдсныг харцгаая. Нэр тий. Одоохондоо бол миний идэх зүгээр биш. Энэ хавьд хамгийн их үзий ядагдсан газар бол яалтчгүй эдний Taco Bell байсан. Хүн болгоо ерөөхдөө эднийхийг маш удаан хоол гаргадаг ревю тавьсан байсан. Яаж ч хийсэн хэдүүлээ ревюгээ эхлээд уншицгаая.
2 ийм дип соус өгсөнгээ боддоо. Яавар юу хэлхий мэдэхгүй байна. Би түрүүлээ захиалсан миний урд ямар ч очрог байгаагүй. Арайч тээ. Нэг од. Би одоо тэр төлбөр тооцоо хийдэг дэлгэцэн тэрэн төлбөрөө хийгээд хоолоо захиалчаад 30 минут гарам хоолоо хүлээгээ сууж исэн чинь нэг ажилтны ирээд таны захиалга баталгааж өгөө байна гэж авдсан да. Би тэр ресторанч одоо ганцаараа сууж исэн штэ. Яг мэдээдсэн юм ажилчид нь хоорондоо их маягдлал инээлдэдсэн. Миний захиалгыг анзаараагүй байгаа байхгүй юу? Нэг од. Гэхдээ бүр хүний урам бүр твич мах байхгүй. Хитрхи үнэтэй. Тэгээ дээрээс нь хоолных нь порц нь бүр амар үнэхээр бага. Энэ ойр амт бол үнэхээр гоё яг Мексик ресторанууд зөндөө байгаа. Taco Bell-ийн хоол нь үнэхээр аимшигтай. Дээрээс нь бүр хитрхи үнэтэй. Энд битгий мөнгө өрөөрэй. Нэг од. Хоолоо өрч болох уу гэж юу? Помидороо бүх зүйлээс хаасч болох уу гэж юу? Эсрэгээрээ помидороо бүх юм дээр чинь тавина. Энэ Taco Bell удахгүй хаагдасаа. Нэг од. За хэдүүлээ ядагчээсээ ороод дип соус асуугаад яг тэр зурган дээр шиг жоох нэг өгч өгнө үгүй гэдгийг шалгана. Мөн дээрээс нь захиалсан хоолноосоо томатог хасаад томато яг хасч үгүй гэдгийг шалгах нь байна. Ревю дээр байгаа шиг маш удаан хоолоо гаргаж өгнө үгүй гэдгийг шалгацгаая. 0-оос шалгана штэ. За орцгаая. Excuse me. Ito дотор нь хийцэн гинэ. Add garlic ranch sauce. Энэ дээр нь юм байна шүү дээ. Гоё юм уу муухай юм уу? Үгүй яг өөрийгөө халахтан ярьж ямар тэнийг юм. Тондо. Taco Bell бол би бодож ирснээс хамаагүй дээр амттай юм байна. Шведэ Taco Bell онгоосон л доо гэхдээ бүр эднийх шиг юм гоё байгаагүй байхгүй юу? Америкийн Taco Bell угаасаа цаанаас шал өөр илүү гоё амттай юм байна. Яагаад тийм сонир ревю үлдээснийг ойлгохгүй байна л да. Ядчилсан дип соусыг нь бол би марцлаа гэж бодсон чинь бурито дотор аль хэдийн ингэ хийцэн байсан юм байна. Тэгээд дээрээс нь томатог хасаа гэсэн чинь томатог бол хасаад өгсөн байсан. Айгүй олон хүмүүс махгүй байна гэж биччихсэн байхгүй юу? Мах айгүй бага байна гэдэг. Тэгээ саяных төр бол окей байсан байхгүй мах нь боломжтой. Яг л ингэ таарсан махтай юм шиг байсан байхгүй юу? Ерөөдөө бол Taco Bell-ийн бурито нь бол аюух таалагдлаа. Тэгээ дараагийн газар руу явахаас өмнө хэдүүлээ эхлээд нэг сайд квест хийгээд хийсэё. Тийшээ хардаа. Тэн таргет харагдаж байгаа. За тэгээ хэдүүлээ таргет руу ороод ядагч байсан Joyride худалдаж аван заяа. Тэгээ Joyride-аа амсаад бас review гялс дундуур нь хийн. Тэгээд хамгийн сүүлийн газар болохоор та хэдийн TikTok дээр хамгийн сайн мэдих Raising Cane's TikTok дээр од болоод байгаа Raising Cane's руу орж хэдүүлээ review хийцгээе. За явах уу? Пап. За. Бичээгүй юу? Тэгэхгүй хараа зүгээр тэгэхгүй зээ. Үгүй зүгээр л ингээ тэнгуүтийн ингээ хажууцыг сплит хийх байхгүй. Motherfucking shit guy go away please. За явах уу? Пап.
Raising Cane's дээр ингээд хідүүлээ ирлээ. Энчэнээс ядагчаас хідүүлээ дахиагийн заавал туршиж үзэх хэрэгтэй гэж бодож जैन соостон цуг. За тэгээ хідүүлээ ядагчсан ревюг уншицгаая. За хамгийн ихний ревю болол Katie Akitvi гэдэг нэртэй юм. Нэг од өгснөө Great Food гинэ. Хоол нь гоё гэснээр нэг од өгсөн байх амар тийм нэг High IDK гэдэг нэртэй хүн бас нэг ревю үлдээсэн байна. Миний дахиан дотор амар заван саарл ус байсан гинэ. Тэгээ энэ ч дахиж хижээс ирэхгүй үнэхээр муухай байсан гинэ. Өнөөдөр бол 2020 оны 2 сарын 20. Эдний салаатыг идээд миний эцэсгүй үлгөв. Нэг од. Кассан дээр нь захиалга өгөх гэж айгүй их удаан хүлээсэн. Хоол нь бараг $20 болсон гэж боддоо. Өөр нэг ресторанд илүү хямдах нар ижлэхэн хоол авчиж болох л байсан. Гэхдээ хоол нь бол яах вэ боломжтой. Нэг тийм айхтар гоё биш. Гэхдээ ресторанд нэс явж исэн дуун бүр амар чанга байсан. Тэгээ дээрээс нь тэр дээр байгаа толин дисконы бөмбөлөг нь бүр айгүй ядаргаатай. Хоол идэж явахдаа айгүй хэцүү санагдсан. Эдний дахиж ирэхгүй. Нэг од. За ингээ хідүүлэр ревюг уншлаа. Хідүүлийн ядагч байсан тэгээд дуун чанга байна гэдгийг шалгах юм байна. Диско болыг шалгана. Мөн дээрээс нь дахиан дотроос нь ямар нэг ус гарч ирэх нэ гэдгийг шалгацгаая. Тэгээд хідүүлээ орцгаая. Hi. So you are quite good. Can I get the box combo? A box combo? Yeah. Thank you. Thank you. Яс хөөрхөн газар үү те. Диско болтолт. Чи яасан гэдэг нэрэ? Гиз өвдөд байна. Thank you. Thank you very much. Wow. Эдний соус нь алдартай гэж дээ тий. Cane sauce. Ой мэн. Энэ юунд талтай? Наад чинь бас соус байж. Соосноо дүрх юм уу? Их ч усаал. Гоё цадсан уу? Wow. За хэдүүлээ ядаж байсан тарагт руу ороод ирсэн шүү. За энэ ч нөө хайгаад ирсэн Joyride бол гараад ирлээ. Тэгээ идрийг авахаас өмнө хэдүүлээ. Идрийг авах мөнгөө юугаар шилжүүлэх вэ гэхээр өнөөдрийн бичлэгийн спонсор болох Sendman-ээр хэдүүлээ шилжүүлэх болно. За тэгээ Sendman болвол гадаадаас Монгол руу мөнгөн гуйлга хийх боломжтой Монголын тийм финтек компани байгаа. За тэгээд та бүхэн маань Монгол руу хайртай хин нэгэн рүүгээ доор description хэсэгт байгаа линкээр ороод мөнгө шилжүүлэх боломжтой шүү. Тэгээд Sendman өнөөдрийн бичлэгийн спонсор хийж байгаад баярлалаа. За guys ингээд хэдүүлээ өнөөдөр Америкт Illinois мужийн Чикагод 5 Америкийн фастфуд ресторануудыг туршиж үзлээ. Ревюнуудыг бод ихэнх нь ерөнхийдөө үнэн биш худлаа болж таарж байна. Хамгийн таалагдсан түргэн хоолны ресторан бол ялцчгүй Raising Cane's байла. Тэр бол үнэхээр MVP. За Америк бол ерөнхийдөө аягүй таалагдж байна. Тэгээд Америкт байгаа хүн болон аягүй тийм найрсаг юм байна. Төсөөлжсэнээс бол шал өөр байна.
гадуур дотор явж байхад хүмүүсээс аягүй гоё найрсаг те ингээл мэдлэл хаалга онгоолгож өгвөл ерөөд аягүй гоё найрсаг хүмүүс байна. Төсөөлөөс бүр шал өөр байна. Анх ирэхээс бол ерөнхийдөө жоохон имиж хийсэн л даа хүмүүс бүгдээрээ буутаа штэ. Ер нь бол би нэг хамгаалах тийм эрэхтэй энэ улсын хүмүүс буудалчих юм тэргээл янз бүрийн бодол айгаад идэг гэсэн хэрэг Америкт ирэхээс айдаг гэсэн. Гэхдээ ирээд ингээд орчин тойронтой танилцаад ингээ гоё амьдралд нь ороод явхад бол шал өөр юм байна. Америк бол үнэхээр гайхалтай гоё юм байна. Хөгшин Европыг бодох юм бол залуу Америк бол үнэхээр боломж ихтэй юм байна. Энэ үрээд энэ хөө бичлэг маань дуусч байна. Хэрвээ та хэд таалагдсан бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Хамгийн гол нь subscribe шүү манайхаа. Subscribe дарж иж та хэд өшөө илүү ийм гоё сонирхолтой бичлэгнүүд орох болохоор subscribe-а марталгүй дараарай. Окей. Тэгээ энэ хүртэл байсан баярлалаа. Subscribe дараарай. Дээл даа. За тэгээд энэ хүртэл бичлэгээ үзсэн та бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд доор комент хэсгээс бичээрэй. Burger King Монголд байдаг шүү. За баяртай.